За сайн байцгаана уу, Молли байна. За өнөөдрийнхөө энэ бичлэгээр болохоор би солонгосчуудын өөрсдөө ч буруу ярьдаг үгсийг түүж аваад та бүхэнд тайлбарлая гэж бодлоо. За хэдүүлээ бол яг ингээд гадаад хүмүүс учраас топик буюу солонгос хэлний ур чадварын шалгалт өгдөг. Дээрэс нь оюутан яг ингээд зөв сурах нь маш чухал шүү дээ. Тэгэхээр яг ингээд сурсан үгнээс нь өөрөөр хэлээд явчихаар за миний хувьд бол ингээд ялч аргагүй ингэж сурсан байдал хүмүүс ингэж яриад ахаар ингээд толгой эргэждэг дунд нь аль нь зөв аль нь буруугаа мэдэхгүй ингээ эргэлзээд яг шалгадаг болохоор энэ ч зөв юм шиг миний сурсан ч зөв юм шиг ингээ бодонгууд хүмүүс тэгэж яриад байгаа болохоор тэр нь ч зөв юм шиг ч юм уу ингээд иймэрхүү тохиолдол маш их гардаг. Тэгэхээр тэр бүртээ би ингээд яг алийг нь зөвийг нь олж ээж сэтгэл амардаг гэхүү дээ. За тэгээд бас дээрэс нь одоо яг ингээд телевизийн ангийн оюутан болоод эхэлсэн чинь манай багш нар одоо яг заадаг телевизээр бол хизээж буруу ярих ёсгүй. Тийм учраас бидний алдаа гаргадаг ийм өгнүүдийг ингэж буруу ярьдаг учраас та нар ингэж ярих ёстой ч юм уу иймэрхүү хичээл маш их ордог. За тэгээд энэ хичээл үнэхээр их сонирхолтой учраас яг ийм нэг монголчуудын арай ойр мэддэг өгнүүдийг яг түүж аваад та хэдтэй ямар ч зэн бичлэгээр нэг 10 үгийг сонгоод тайлбарлая гэж бодлоо. За тэгвэл ямар өгнүүд түүж авсан бэ гэхээр өнөөдрийн хувьд миний хувьд болохоор самгаадаа гэж энэ самгаадаа маань болохоор ямар нэг зүйлээс зайлсхийх, ямар нэг зүйлийг цэгнэх ч юм уу иймэрхүү утга санаа илэрхийлдэг үг байгаа. Гэтэл хүмүүс болохоор самгаадаагаар эхэлдэг те. Самгаа дөрөг хаgisnida, самгаа гэж үсэ юу ч юм уу ингэж хэлдэг байгаа. Тэгэхэд яг үндсэн яг зөв үг маань болохоор самгаа дөрөг хаgisnida, самгааж үсэ юу ч юм уу ингэж хэлэх нь зөв юм аа. Үндсэн үг нь самгаадаа маань зөв юм аа. Самгаадаагаар хэлдэг би бүр драма дээр бүр 2 3 чамын яг ингэж хэлж байхыг яг харж ирсэн. Тэгэхэд солонгосын жүжигчид болохоор асар их бэлтгэгдсэн одоо дуудлага үг яриа хэлттэй бүх юмн дээрээ бэлтгэгдсэн ийм хүмүүс хүртэл самгаахаа дөрөг ч юм уу иймэрхүү буруу ярих тохиолдол маш их гардаг. Тэгэхээр бид нар бүгдээрээ болгоомжлоод яг зөвөр ярьж сурах нь энэ тий. За би одоо яг хичээл ингээд Word file дээр ингээд бичсэн байгаа. Тэгэхээр ингээд автоматар доор нь ингээд улаан зураас гараад буруу гэдгийг нэлтгээд гарцсан байна тий. За дараагийнх нь үг маань болохоор бидний бүгдээрээ сайн мэддэг мөртлөө бүгдээрээ буруу ярьдаг үг. Ихэвчлэн хайчлах, тайрах, огтлох тий. Энэ үг маань болохоор хэдүүлээ ярих та 자르다гаар ярьдаг тийм үү? 자르다. 이거 잘라주세요. 이거 잘랐어. ч юм уу те иймэрхүү янзаар ярьдаг. 자르다гаар ярьдаг. Гэхдээ яг зөв үг нь яг зөв ярих ёстой үг нь болохоор чарда байгаа те. Үгийн ихэнд орж байгаа энэ Ж үсэг маань Ж хоёрын голоор чангарч уншигддаг байгаа. Яг Ж-г уншчих юм бол 2 Ж-гээр хэлээд ин гэсэн үг. Ч-гээ бүр амар чангаар Ч-гээ унших юм бол Ч үсэг маань өөрөө тарцагтай байдаг те. Тэгээд яг үгийн ихэнд орж байгаа энэ Ж үсгийг Ч хоёрын голоор хэлээд чарда гэж хэлж байна. За тэгэнгүүт энийг болохоор чаллаж үсэё. Чаллассо ч юм уу. Ч-гээр хэлжээж энэ маань зөв хэлж байна гэсэн үг байна. Гэхдээ энэ жардагийн хувьд болохоор хайчлах гэдэг үгнээс утганаасаа илүү ямар нэг компаниас халагдсан ч юм уу яг энэ утган дээр болохоор одоо шинэ хайсаа жаллассо энэ утган дээр бол Ч-гээр хэлэхэд амар тийм сонин солонгос хүмүүс ч гэсэн айгүй сонингоор хүлээж авна. Ягаад гэвэл жардагаар бүр яриад хөвшчихсэн гэсэн үг байхгүй. За ийм хөвшмөл үгнүүдийг болохоор күнив күгөөн буюу солонгосын үндэсний хэл судлалын танхимаас болохоор за хөвшмөл үгүүдийг яг фьюжно буюу зөв үгээр нь баталж явах тохиолдол маш их байдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар жардаа маань болохоор батлагдаагүй буруу үг гэдгээрээ явж байгаа. За дараагийнх нь үг маань болохоор бичида гэж бичсэн байна. Нөгөөх нь бижида. За гомдох гэсэн үг байна тийм үү? Гомдох гэсэн үг байна. Миний хувьд болохоор бижидагаар маш их сонсч байсан. Бижидагаар ерөнхийдөө би өөрөө ч гэсэн хөвчлэн ярьдаг. Вэ бижусо, нанте бижусо, бичэн гоя. Бижусо, бижида. Гомдох. Бичидагаар гэхдээ яг үндсэн зөв үг нь болохоор бичида боловч бижида гэж хүмүүс маш их ярьдаг учраас одоохондоо болохоор энэ Word file дээр бус орно. Улаанаар зураад тэгээд буруу үгээ гаргацсан байна. Гэтэ когнив когоон хэл судлалын танхимаас энийг бижидагаар ч гэсэндээ болгоё. Хүмүүс маш их ингэ яриад хөвшмөл болчихсон учраас бичиданч зөв, бичиданч зөв. Бичида, бичида энэ хоёулаа зөв гэд баталчихсан байгаа. Тэгэхээр энэ хоёр маань хоёулангаар нь бичиж ярихад ямар ч алдаагүй байх нь. За дараагийн үг маань болохоор иппуда. Тэгээд иппуда. Энэ хоёр маань бас хоёулаа зөв үгээр батлагдсан байгаа. Уг нь бол бас яг үндсэн зөв нь иппуда байсан. Тэгээ хүмүүс бас 너무 이뻐. Тэгээ игээр ингээд иппудагаар бичээд иппудагаар яриад ахаар бас энийг зөв үг болгоод ингээд фьюжнороо ингээд баталсан байгаа. За дараагийн үг маань болохоор 설레다.
ингээд догтлох гэсэн утгатай үг юм те. Амар догтлож байна, амар гоо сэтгэл гэгэлж байна. Ингээд ямар нэг хүнээс одоо чинь хайр дурлалтай автсан хүнтэй ингээд нөмө сольлессоо ингэж хэлдэг штэ. Сольлээ да. Энийг болохоор бас солонгосчууд маань ярихдаа зарим хүмүүс маань ярихдаа соллееда нөмө соллеосоо те ингэж ярих нь амар их байдаг. Тэгэхээр энэ маань бас буруу. Бүр зарим хүртэл гарцсан байдаг шүү дээ. Соллеим гэд энэ зарим хүртлээг үндэ буруу бичсэн байгаа гэсэн үг. Энийг одоо им гэд авахаараа энэ маань нэр болгочихж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд соллеим биш соллеем байх хэрэгтэй байх нь тийм үү. Тэгэхээр энэ дээр хүртэл ингээд буруу бичсэн байна. Буруу ярьдаг тохиолдол маш их байдаг. Яг зөв нь болохоор солледа маань зөв юм байна. За дараагийнх нь үг маань болохоор хэмэда. Төөрөлдөх гэсэн утгатай үг л дээ. Тэгээд яг энэ солледатай адилхан хэмэда гэж бас буруу ярих тохиолдол их байдаг. Тэгэхээр бидний хувьд болохоор нөгөө гадаад хүмүүс учраас одоо шинэ хэмэда гэж сурцсан үгийг хүмүүс одоо хэмэда гэж ярих юм бол за хэмэда зөв юм байна гэд ингээд биччихдэг. Ингээд дараа нь ингээд топик дээр бичгтээ буруу бичээд оноо алдах ч юм уу тийм үү. Ингээ харахад бас улаанаар бичээд буруу гэж. За энэ маань тэгэхээр буруу үг юм байна. Хэмэда зөв, солледа биш солледа. Хэмэда биш хэмэда байх нь. За дараагийнх нь үг рүү оръё. За ичих те ичих маш их ичвэртэй байдалд орох ч юм уу. Энэ үгийг чангпиада гэсэн үг юм те. Чангпиада. Тэгээд солонгосчуудын ярьж байгаа тань сонсвол нөмө чэнпиэсоо те ингэж ярих ээгээр ярих тохиолдол байдаг. За тэгвэл ээгээр ярих нь буруу байх нэ. Чангпиада маань зөв, чангпиада ээгээр хэлэх нь буруу байх нь. За дараагийн үг маань болохоор их инээдтэй үг. Жантай гомн гэсэн үг байна. Жантай гомн бол хүн болгон мэднэ. Жажангмён гэж хэлдэг те. Тэгэхээр бас энэ улаанаар доорн зурчиж. Яг үндсэн зөв үг нь чажангмён байх нь. Чажангмён. Гэхдээ одоо ингээд хүн болгон хэлэхдээ жажангмён гэд яриад байгаа учраас бас хэл судлалын төвөөс энэ хоёрыг хоёулангийн пюжнороо сангедда те. Энэ хоёрыг хоёулангийн яг зөв үг юм гэд батлаад чажангмён гэж бичсэнж болно. Жажангмён гэж бичсэн болох нь энэ хоёр маань хоёулаа зөв үг байх нь. За дараагийнхаа үг рүү оръё. За дараагийн үг маань болохоор цугманада гэж юм те. Нөгөөх нь цугмаада. Энэ тэмдэг нэр байна. Маш тийм өчүүхэн жижигхэн ийм утга санаа илэрхийлдэг үг байгаа. Миний хувьд ч гэсэндээ ер нь бол цугманан гэ те иймэрхүү утгаар ярьж байхыг маш их сонсч байсан. Гэхдээ цугман хадаа нь буруу байх нэ. Зөв үг нь болохоор цугма хада. Энэ үг нь зөв байх нь. За дараагийнх нь үг болохоор 고추장스럽다 гэсэн энэ хоёр үг байна. Энэ үгийн утгын хувьд болохоор мэдгүй юм байх юм бол одоо жишээ өгүүлбэр авах юм бол маш тийм төвөгтэй, тэртэй гэсэн утгатай. Одоо бүгж амар тийм том бүгж юм янз бүрийн шигтгээтэй ийм том бүгж цаг ингээд амар тийм тэртэй байдаг те. Ялангуяа хэмэг зүйл том ч юм уу. Иймэрхүү зүйл болохоор ному амар тэртэй энтер гэдэг юм бол ному 고추장스럽다 үгээр хэлдэг байна. Гэхдээ солонгосчууд маань бас хэлэхдээ 고추장스럽다гаар хэлдэг юм байна. Тэгэхээр 고추장스럽다 маань буруу, 고추장스럽다 маань зөв байх нь. За тэгэхээр өнөөдрийн үтсэн энэ 10 үг маань зүгээр ингээд сонсоод явчихад дараа нь хэрэг болох байх гэж бодож байна. Мэдлэг хязээж илүүдэхгүй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бас иймэрхүү яг буруу ярьдаг мөртлөө аль нь зөв үгнүүдийг төвж аваад бас уулзна гэж бодож байна. За тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.